Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх нийгмийн ухааны огшин их мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ эрх мэдлийн хуваарлалт ба гүйцэтгэх засаглал гэдэг сэдвээр хичээлээ ороход бэлдсэн байна. Ингээд та бүхэн анхаарлаа хандуулно. Монгол улсын үндсэн хуулийн 38-ийн 1-р зүйлд Монгол улсын засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн хэмээн заасан байдаг. За Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарлалтын тогтолцооны талаар бүгдээрээ бага зэрэг ярилцъя гэж бодож байна. За нэгдүгээрт бол Монголын хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэсэн үндсэн 3 том эрх мэдэл дээр бол тулгуурлан явагдана. За хууль тогтоох эрх мэдлийг бол улсын их хурл дангаараа хариуцаж явах ёстой. За гүйцэтгэх эрх мэдлийг бол Монгол улсын ерөнхийлөгч засгийн газар бол ерөнхийдөө хариуцаж авч явна. За шүүх эрх мэдэл бол улсын дээд шүүх, үндсэн хуулийн цэц, Монгол улсын ерөнхий прокурор гэсэн үндсэн 3 албан тушаалтан болон байгууллагуудын үндсэн дээр явагдахаар хуульчлан заагдсан байдаг байна. За гүйцэтгэх засаглалын талаар жоон цааш нь дэлгэрүүлж яриа гэж бодож байна. Гүйцэтгэх засаглалыг бол ерөнхийдөө засгийн газар бол удирдан зохион байгуулж явах ёстой байдаг. За засгийн газар бол өөрөө дотроо яамдуудаа удирдаад, яамдууд нь бол сайдуудтай байна тус бүр. За яамыг бол дотор нь хэрэгжүүлэгч агентлаг, тохируулагч агентлаг, орон нутгийн агентлаг гэж 3 үндсэн агентлаг хуваагдаад байна. За засгийн газар бол өөрөө засгийн газраас ерөнхий сайд өөрөө танхимаа удирдаад явах ёстой. За түүнд бол шууд хариалагдах нь бол аймаг нийслэлийн засаг дарга нар. За аймаг нийслэлийн засаг дарга нарын дор сум дүүргийн засаг дарга нар. За сум дүүргийн засаг дарга нараас баг хорооны засаг дарга нар гарна. За энэ засаг дарга нар хаанаас гарч байгаа юм бэ гэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаас аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчтэй хурлаас сумын засаг дарга, баг хорооны иргэдийн нийтийн хурлаар баг хорооны засаг дарга нар гарахаар ингэж хуульчлан заагдсан байдаг. За Монгол улсын үндсэн хууль бол өөрөө 1992 оны 1 сарын 13-ны өдөр 6 бүлэг 70 зүйлтэйгээр шинэ үндсэн хууль хэмээн батлагдсан. За үүнд бол Монгол улсын тухайн ерөнхийлөгч Фонсолмагийн очир хотгоо гарын үсгийг зурснаар батлагдсан байдаг. За үндсэн хуулийн зорилт нь бол ардчилсан өөрчлөлт шинжилгээг баталгаажуулж, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хүний эрх чөлөөг хангах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна хэмээн зорилттой болгон тодорхойлсон байдаг. За эрх мэдлийн хуваарлалтын онлын гол төлөөлөгчдийн нэг бол энэ Францын философч, социологч, эрх мэдлийн хуваарлах онлыг үндэслэгч Шарл Монтескье гэж хүн байгаа. За тэрээр альва төрд 3 төрлийн эрх мэдэл байдаг. За үүнд нь бол хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэсэн 3 үндсэн эрх мэдэл байна гэж үзэж байна. За хэрвээ хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэлтэй нэг байгууллага, нэг хүний гарт орвол эрх чөлөө хэрэгжихгүй бөгөөд эзэн хаан болон хууль тогтоогчид, дарангуйлагчид хуулийг тогтоож хэрэгжүүлэх аюул тулгарнаа. За түүнчлэн шүүх байгууллага хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх эрх мэдлийн бүхий байгууллагаас тусдаа байж чадахгүй болвол мөн л эрх чөлөө хэрэгжихгүй хүрнэ. За хэрвээ шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдэх юм бол иргэдийн амьдрал эрх чөлөө дур зургийн золиосуулж шүүгчид хууль тогтоогчид болон хуурах болно. За хэрв шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бололцоог нь бүрдүүлнэ гэж төрийн эрх мэдэл хуваарлахын болон эс хуваарлахын үндсэн утга учир үр дагаврыг нь тодорхойлон бичин үлдээсэн байдгаараа хамгийн оновчтой өнөөг хүртэл асуудал болж байгаа асуудлуудыг авч үзснээр оновчтой тодорхойлтуулж үлдсэн байдаг. За эрх мэдлийн хуваарлалтын талаар онол гаргасан дараагийн нэг томоохон эрдэмтэн бол Джон Лок гэж Английн философч, либерализмын онолын үндэслэгч юм байна. За тэрээр дээд засаглал нь хоорондоо харилцсан уялдаатай, харилцан үйл хамаарах 3 улс төрийн байгууллагаас бүрдэх ёстой. Хууль тогтоох засаглал буюу парламент, шүүх, айрам гэсэн гол бүтэц бүхий гүйцэтгэх засаглал, хаан болон сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглал гэсэн ийм 3 үндсэн нэг нэгнээсээ хараат бус 3 байгууллага дээр тогтох ёстой гэж үзээд за үүнд хаан гүйцэтгэх болон холбооны засаглалын тэргүүн байна. За засгийн газрын бүрэн эрхийг
Хуулиар тогтоодог бөгөөд түүнийг хаан сайд ер нь хинч зөрчих ёсгүй. Бусдын адил хуулинд захирагдаж иргэдийн өмч амьдралд хүндэтгэлтэй хандах учиртай хэмээн үзсэн байгаа. За энэ онол бол гуруула бие биенийгээ хянж байх ёстой гэсэн үндсэн санааг агуулад хэрвээ хаан болон сайд нар хууль засаглал руу юм уу эсвэл шүүхийн засаглал руу дураараа дур мэдэн оролцвол шудраг бус явдал бий болно гэдгийг мөн сануулсан ийм тодорхойлолт болж өгснөөрөө илүү онцлогтой байгаамаа. За багш нь энэ слайдн дээр үндсэн хуулийн заалтууд болох 20 дугаар зүйл болон 41 дугаар зүйлийн заалтуудыг оруулсан байна. За үндсэн хуулийн 20 дугаар зүйлд улсын хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү улсын хурал хадгална гэж. Гагцхүү гэдэг нь бол улсын хурлаас өөр байгууллага хууль тогтоох эрх мэдэл байхгүй гэсэн санааг илэрхийлж байна. За 41 дугаар зүйлд ерөнхий сайд засгийн газрыг удирдах төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө хариуцах ёстой. Улсын хурлын баталсан хуулийг ерөнхий сайд болон түүний засгийн газар биелүүлэх ёстой байна. Засгийн газрын эрх мэдэл нь тасралтгүй атрибут шинжтэй байна гэж. Атрибут шинж гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр хуулийг хэрэгжүүлэх үндэстээр заавал биелүүлэх шинжтэй эрх зүйн акт гаргаж болдог. За энэ нь бол одоо хуультай дүйцэхүйц хэмжээний эрх зүйн актууд байж болно гэсэн. За засаглах эрх эдэлж төрийн нэрийн өмнөөс ажилдаг учраас за түүний актууд бол хуулийн шинжтэй байна гэсэн. За засгийн газрыг бол хэн удирдах байгаа вэ гэдгээс нь хамаарат ерөнхийлөгчийн засаглалтай улс болон парламентын засаглалтай улс гэж хоёр ангилаад байна. Ерөнхийлөгчийн засаглалтай улсад гүйцэтгэх засаглалыг бол ерөнхийлөгч өөрөө удирдаад явдаг юм жишээ байна. Энэ бол жишээ нь одоо Америкийн нэгдсэн улс жишээтэй улс орнууд, тэргүүтэй улс орнууд бол жишээ болж байна. За харин парламентын засаглалтай улсад бол ерөнхий сайд нь гүйцэтгэх засгийн газрынхаа одоо ерөнхий сайдын үүргийг гүйцэтгээд удирдаад явна гэдэг. За энэ бол одоо манай улсын жишээн дээр илүү тод томбоо харагддаг. Засгийн газрын хамгийн түгээмэл буюу хамгийн чухал голлох ач холбогдолтой үүргүүд нь юу вэ гэдэг үндсэн асуулт байна. За үүнд бол засгийн газар нь 5 ийм үндсэн үүрэг байна гэж одоо сурах хүчийг дээр тайлбарласан байгаа. За эхнийх нь бол нийгмийн харилцааны амар авгалан тайван байдлыг хамгаалах ёстой. Хоёрдугаарт бол төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх, хяналт тавих, иргэний эрхчлөөг бол баталгаажуулах үндсэн үүрэгтэй байна. За гуравдугаарт шудраг өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Дөрөвдүгээрт нийгмийн шудрагаас тэгш байдлыг хангана. Тавдугаарт хүрээлэн буй орчныг хамгаална гэсэн голлох үндсэн ийм 5 үүргийг бол чигсаан бичсэн байна. За иргэд бид нар бол засгийн газарт ямар нэгэн санал гомдол юм уу түүнд хандсан одоо чиглэсэн үйл ажиллагаа яаж явуулах ёстой вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө өгье. Нэгдүгürt бол эхлээд засгийн газарт загтлаар хандаж саналаа илэрхийлж болно. За дараа нь бол засгийн газарт иргэд олон нийттэй харилцах төвд одоо саналаа өгч болно. За мөн түц машинаар дамжуулан саналаа өгч болно. За дараа нь бол нэг цонхны үйлчлэгээр мөн санал өгч болно. За өөрөөр бол засгийн газрын мэдээллийн вебсайтаараа хандаад түүнд одоо вебсайтт нь одоо өөрийн санал гомдлоо өргөдөл одоо санал бодлоо илэрхийлж болох нь. За олон нийтийн төрийн байгууллагуудаараа дамжуулан мөн санал өгж болох нь. Гэх мэтчлэнгээр өөр бусад одоо олон янзын аргаар бид нар засгийн газарт өөрсдийн гэсэн санал бодлыг уламжилж болдог бахнэ. За өнөөдрийн эрх мэдлийн хуваарлалт ба гүйцэтгэх засаглал сэдвт хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Багш нь өнөөдрийн хичээлийг та бүхэндээ хүснэгт схемийн тулгуурлан аль болох товчхон тодорхой байдлаар хүргэхийг хичээлээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй судлахыг хүсэх юм бол 10 дугаар ангийн нийгэм судлалын хичээлийн номоос үзэж болно. За гэрийн даалгаварт өнөөдрийн хичээлээр ойлгосон мэдсэн зүйлээ гэр бүлийн гишүүддээ ярьж өгөөрэй гэдэг даалгаврыг өгч байна. За ухаан солиотой хүнд илд бариулах, шудраг бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай хэмээн хэлсэн Пифагорын үгээр өнөөдрийн хичээлээ энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн дараа дахин уулзлаа, түр баяртай.